Энэ онд хил хамгаалах байгууллага үүсэн байгуулагдсны 91 жилийн тохиож байна. Тиймээс 24 цаг контентын баг энэ удаагийн дугаараараа Монгол Улсын торгон хэлний мөнхийн халдшгүй дархан байдлыг өдөр шөнөгүй хангадаг хэлчин гэх агуу нэр ариун албаны нэгэн хэсэг болсон Хэлийн цэргийн Тэг 303 дугаар ангийн алба хаагчдын нэг өдөртөө танилцсан юм а. Тэдний ажил өглөө нэгдэж жагсахаас эхэлдэг. Хүрндээ нүүртэн жигсэн загтын орлогч тусаагийн төрийн дээр хошууж чиг. Хэмээгчдийн амар гэрээ. Манай ангин 1999 онд Дорнот аймгийн Чулуун ороод сумд дах Чингисвал нэртэй газар Төмөр замын өртөөнд Хэлийн Тэг 303 дугаар тусгай комментор нэртэйгээр анх байгуулагдаж байсан. Тухайн үед Хэлийн дэглэм биелжийг сахиулах зохион байгуулалтын гэмт бүлэглэлийн хууль бус үйл ажиллагааг дасан зогсоох зорилгоор байгуулагдсан байт. За энэ үргэ амжилттай биелүүлж 2002 он гэхэд энэ уг үйлдэлийг гэмт бүлэглэлийн хууль бус үйл ажиллагааг дасан зогсоосон байт юм а. Улмаар өнгөрсөн 25 жилийн хугацаанд хил хамгаалах байгууллагын удирдлагын бодлого шийдвэр. За цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалan олон чиг үүргийг хэрэгжүүлж ирсэн байт. За ингээд 2021 онд засгийн газрын тогтоолоор анги болгон өргөтгөж улсын хилийн тодорхой хэсгийг хариуцсан хамгаалж улсын хил хамгаалтыг зохион байгуулж явуулж байгаа. За мөн Хэлийн Отряд ангийн бие бүрэлдэхүүнд тусгай үйлдвэрлэлийн мэргэжүүлэх сургалтыг зохион байгуулж явуулах шинэ чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Хил хамгаалах Тэг 303 дугаар ангид ирээд хамгийн түрүүнд бидний танилцсан үйл ажиллагаа бол буудлын дадлах сургуульд байсан юм. За энэ ангид маань бас чиг үүргээр яг энэ албан үйл ажиллагааг явуулдаг тусгай тийм баг байгаа. Тэр хүмүүс маань батлагдсан төлөвлөгөөний дагуу ингээд сургуультай буудлага, өндрийн буудлага гэх юм яг объект чөлөөлөх ажиллагаанд шаардлагатай гэсэн хөлтийн цалиачдыг өдрөөр ээлжлэн хийгдэж Дөнгөж сая алба хаагчид бас бэлтгэл сургалтыг хийлээ 2-3 төрлөөр баг болж явах шиг байна. Энэ яг ямар учиртай бэлтгэл сургалт юм бэ? Саяны хийсэн буудлын дасгал ажиллагаа террорист үйлдлийн сөрөглөсгөө ажиллагааны үед маань бидний өдөр тутамдаа хийж гүйцэтгэдэг объект чөлөөлөх ажиллагааны анхан шатны өрөө чөлөөлөх, цэвэрлэх, татан гаргах гэсэн үйл ажиллагаанд зориулсан өдөр тутмын хийж гүйцэтгэдэг дасгал. За 500 м баруунаас 4.5 м секунд. Илүүгээд буудаараа. Тавлаа. Яанла. Цэргийн албанд чимэг болсон мөрдөс бүсгүйчүүдээрээ бид бахархахгүй байхын аргагүй. Сүүн цагаан сэтгэлээрээ сүлдэд багна дархан хилээ хайрлсан. Хэлчин бүсгүй чамаага хан хорвоод хайрлаж явъя хэмээн эрт цэргүүддээ мөр зэрэгцэн алба хааж буй хэлчин эмэгтэйчүүдийг магтан дуулсан байдаг. Тэдгээр хэлчин бүсгүйчүүдийн төлөөлөл болж тусгай хэмээх овгоор цоллуулсан Хэлийн цэргийн Тэг 303 дугаар ангийн алба хаагч Буян Дэлгэр. Би өөрөө 2018 оноос ирнэ Хэлийн цэрэгт орж ирсэн. 18 оноос эхлээд Хэлийн цэрэгт энгийнээр 200 Хэлийн цэргийн Тэг 208 дугаар тусгай салбар хичээл спорт хороонд төмөрчнаар ажиллаж агаад
өнгөрсөн оны 10 сард төслийн цэгийн 303 дугаар ингээд хянагч бодох албан тушаалтаар тэмдэглэж ирсэн. За одоо эмэгтэн цэргийн аль хаах дотроо бүр ингээд тусгай хүчинд ажиллаад аль хаагаад явж байгаа гэдэг бол үнээр бахархмаар. Одоо ингээд бууз хэсэгтээ бэлтгэл хийгээд үнээр шантармаар байдаг ч гэсэн одоо миний хийж байгаа ажил маань эх орны маань төлөө би эх орноо хамгаалдаг дайчин хүн шүү. Тэгээ одоо олон эрчүүдтэй мөр зэрэгцээд ажиллаж байгаа эрчүүдийнхаа хийж байгаа ажиллагааных нь хойно гарчихгүй хүн шиг илүү гарахгүй маа гэхэд хойно нь үлдчихгүй хүн шиг эднэрийгээ бас ингээд чирчихгүй хүн шиг зэрэгцээд албаа хаагаад явъя гэж маш их өөрийгөө дайчилдаг. Үнээр хичээдэг. Тэр маань бол аюул сайн дэмждэг. Өөрөө бас ихэн зэрэгтэй ажилтдаг юм. Хизээ бэлэн байгийн тэр цагт явж чаддаг. Тэрийнх нь маань аюул сайн дэмждэг. Гэр бүлийн хоёр сая шихийн чинь аль хаахын бас авуу бөгөөд одоо доосон бэрхшээлтэй ч гэдэг юм байна. Хоёулаа ихэн зэрэгтэй ажиллаж байгаагийн давуу тал гэх юм бол одоо нэг аюул сайн ойлгоно. Аль үйл ажиллагаа нэг чиглэлтэй болохоор сул тал гэх юм бол юу гэдгийг жижигүрт гарахад заримдаа өөрсдөө ч мэдэхгүй хоёр тал зэрэг жижигүрт хамдаг дунд нь хүүхд маань үлддэг ч юм уу тиймэрхүү асуудал хаяа ядуулдаг. Яг одоо ингээд гэр бүлээ орхиод ингээд ажиллаа хийгээ явж байгаа нь ээж хүний хувьд бол жоохон хэцүү хүүхд маань хаяглаад байгаа юм шиг санагдаж байгаа мөртлөө тэгээд өөрөө сонгосон, миний сонгосон би өөрөө энэ амьдралыг сонгоод тангааг өргөсөн цэргийн учраас тэгэл ажлынхаа төлөө явж энэ да. Ер нь цэргийн хүн гэдэг бол ер нь гэр бүл гэхээсээ илүү эх орныхоо төлөө гэж юу ажилладаг. Тэгэхээр эмэгтэй хүн, цэргийн хүн одоо магадгүй одоо гадуур эмэгтэйчүүд гоё хүмүүстэй эсвэл шорт тоглох хүмүүстэй ч юм уу ер нь их гоё юм чөлөөтэй найз нөхдөйгөө уулзах тийм цаг байгаад идэг тийм. Цэргийн хүмүүс бол ингээд тодорхой хугацаанд мөрөг үүсгээд та дүнгийн бас ирээ өтөө хөтлөх зүйл. Заримдаа ингээд би жирийн хүн байсан бол арт байсан бол гэж бодох байх уу? Ер нь тийм бодлол нэг бодогдохгүй шүү. Өөрөө нэг айгуу тагтаа одоо эмэгтэй хүмүүс гадуур ингээд талаад юмсвал гоё гоодод явах нь гоё юм шиг боловч надад бол яг ингээд зэрэг хугацаа өмсөд явж байгаа нас айгуу гоё. Талаад гэхээсээ илүү. Нэг фишэн зэрэг яаж багчтаа ил хамгаалах үүсэлт нэрмийн жилийн баярын мэндийг төвшүүлэхийн дашрам 100 жилийнхаа бүгдээр амжилт бүтээлээр дүүрэн өгөх хэрэг хийя. Хилчин бүсгүйтэйгээ ярилцаад дуусаад бид алба хаагчдын дараагийн бэлтгэлтэй танилцлаа. Яг ямар үеийнхтэй сургалтыг өдөр тутамдаа хийдэм үү эсвэл тодорхой хугацаанд одоо цаг товлж иж гаргадаг юм уу? За энэ өндрийн буултыг манай албан хаагчид бол тэрээр сүүлдлийн сөрөг тусгай ажиллагааны үед мөн одоо аврах ажиллагаа явуулах энэ үед одоо өндрийн буултын арга хэлбэрийг ашигладаг. За өндрөөс буух одоо олон төрлийн арга хэлбэрүүд байдаг. За энэ арга хэлбэрүүдийг одоо өдөр тутамдаа бэлтгэл сургалтанд ашигладаг. Алба хаагчдын зайлшгүй эзэмших ёстой ур чадварын нэг нь гардан дулаан. Тэд энэ ур чадвараа спорттой хослуулан төв дэлхийн олон арван тэмцээнд өндөр амжилт гаргасаар иржээ. Манай ангинууд өдөр тутмын цагийн байрын дагуу цэргийн биеийн тэмэр, цэргийн гардан долооны жишээ сургалтыг байрын дагуу бие бүртгэндээ зохион байгуулдаг. Энэхүү гардан долоон бие хамгаалах урлагийг одоо цэргийн албан хаагчид эзэмшснээр одоо хүний төсвөр хатуужил албан үүргийг гүйцэтгэхэд гаргах ур чадвар нь нэмэгдэх. Яг үүрэг гүйцэтгэхэд хамгийн хэрэгтэй зүйл хэвгүй. Ямар нэгэн одоо үүрэг гүйцэтгэж явахдаа одоо эсрэгтлийн одоо хил зөрчигч одоо бид нь халахад тухайн хил зөрчигчийг одоо зэвсэхгүй үед нь тэрийг аюулгүй болгох биеийн хүч тусгай хэрэгслийг хэрэглэх дадлах чадварыг одоо өнөхөө бэлтгэл сургалтаар эзэмшүүлдэг.
Тусгай хэмээх хүндэт тодголтой цэрэг эрс эгэл жирийн өдрүүдэд хуваарийн дагуу энэхүү бэлтгэл сургуультай хийнэ. Харин төгшүүрийн дохой дуугарахад тэд эх орныхоо аюулгүй байдлын төлөө энэ биеэ зориулна хэмээн өргөсөн тангарагта үнэн ч гэдгээ батлан торон хилийн зөв аран заа өрн явцгаана. Нарснаас дүрлсэн хойсгодын алтай очнэгтэй тушаалвсан хилчдийн хараа суцаагүй түүхтгэлийн мананд эгнэн жагсаах төмөн ирсэн цуваг зонолон тассадагвэ ичи цацлын хайдагтай эх орны нэнхэн тайван бай сайхинчнээс өрнөви сайхан нутгийн нэнхэн Хиромолх байгууллага нь DJI брендийн мэрэгжлийн дроонуудыг шилжин болон хил орчмын дэглэмийн биелэлтийг сахиулах зорилгоор ашиглаж байгаа. Дрон ашигласны давуу тал нь болохоор мэдээж хүрэхэд хүндрэлтэй газар болон хүний хүч хөдөлмөрийг хөнгөвчлөх, хурдан түргэн шуурхай мөн хол зайг харах тийм зорилттой тагнах мөн илрүүлэх тийм хүчин чадалтай дроонууд байгаа. Хил хамгаалах тусгай ажиллагаанд орчин үеийн нисэгчгүй техникийг ашигласнаар аслагдсан болон хүрэхэд хүндрэлтэй бартаа саад ихтэй байршлуудад хяналт тавих боломж бүрдсэн байна. Энэ мэтчлэн хил хамгаалах байгууллага олон улсын жишгт нийцсэн техник технологиг нэвтрүүлэх ажил үе шаттайгаар үргэлжилж байгаа юм байна. За үзэгчдээ хилийн зэргийн тусгай одоо 303 дугаар ангидээр хийсэн манай өнөөдрийн аялал энэ хүрээд дуусч байна. За албаагчдын хувьд одоо монголчууд хэлээр шүү дээ. Цэргийг 1000 өдөр тэжээгээд нэг өдөр ашиглана. Яг түүнтэй адилхан хэрвээ цаг нь болох юм бол магадгүй бидний төлөө ард иргэдийг амга тайван байдлын төлөө албаагчид 24 цаг эсвэл 240 цаг магадгүй 24 сар бидний төлөө эднийг хамгаалах одоо босолгүйгээр одоо үр гүйцэтгэх эдгээр одоо баатарлаг ирсэн. За мөн ихтэй албаагчид хэрхэн ажилладаг бас та бүхэнд тодорхой мэдээлэл хичээлээ тэгээд 24 цагтаа хамт байсан. За